Өөрчлөлөөр манайхаа мэдээж зар явж байна. Тэгэхээр наадмын урамшуулал зарласан байгаа. Урамшуулал нь таалагдана гэж найдаж байна. Хувийн уншлага болон хувь тавилангийн матриц үндэс өртний сургалтыг маань сонирхож байгаа бол Facebook page, Instagram-ийн чатаар ороод ирээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу? Ингээд 7 дугаар сарын ерөнхий төлөв байдал дээр 1-р групп буюу Монгол бүхий сонгосон үзэгчдийнхаа нэмэлтийг эхлэхэд бэлэн болсон байна. За мэдээж эхний асуулга бол 7 сард яг анхаарах зүйл юу байна вэ гэдэгтэр Ten of Cups сурваарж буугаад Shamanic Creativity гарч ирсэн байна. Тэгэхээр ажлын талбар дээр бол гэр бүлийн болон ажил хоорондын яг тэнцвэр алдагдахаар байна тий хоорондоо зөрчилдгөөр байна гэдэг юм энерги явж байна. Тэгээд сэтгэл санаа нь энээсээ болж сэтгэл санаа төвшөр үүсэж магадгүй бол харуулж байна. Тэгээд илүү одоо юу гэдгийг хитрхи юм ажил гэж явах ч юм уу те илүү нөгөө уян хатан биш тэгээд гэр бүл талаас гэр бүлтэйгийн зөвшөлдсөхгүй тэр байдал нь бол таны бүтээмжид одоо маш их саад болохоор бол харагдаж байна. Энийг бас анхаараарай гэж байна. Shamanic Creativity гарч ирсэн болохоор мэдээж энэ бэрхшээлийг илүү одоо бүтээлч сэтгэлгээгээр даван гарахыг бол уриалж байна. Шин санаа санаачлага, шин аргуудыг эрэлхийлэх те илүү романтик байх зэрэг нь бол таны гэр бүлийн талбар дээр гарах одоо зөрчилдөөний тэр талбарт бол танд бол тусалж чадхаар бол харагдаж байна шүү. За эрүүл мэндийн хувьд бол сэтгэл санааны докторгүй байдал, сэтгэл готрол юм үүсэж магадгүй харагдаж байна. За сэтгэл зүйн эмчилгээнд илүү анхаарах ч юм уу те сэтгэл зүгээ бодол тарихаа илүү амраах ч юм уу ийм байдал гарвал бас их зүгээр байна. Нөгөө талаараа одоо шинэ бүтээлч арга замыг эрэлхийлээд сэтгэл зүйн одоо гүн гүнзгий даваа бэрхшээл иймэрхүү зүйлсийг бол одоо туулж гарахад бол бие махбод болон оюун санаа тий аль алийг илүү сайн арчлаарай гэдэг зүйл бол гарч байна шүү. Тэгээд Ten of Cups маань бол тэр чигээрээ өөрөө одоо юу гэдгийг бас гэр бүл талбарыг бас заасан байдаг. Тэгэхээр гэр бүлийн орхигдуулахыг гэр бүлийн анхаараарай гэдэг зүйлс бол гарч байна. За энэ маань бол мэдээж хостой хүмүүст бол түлхүү одоо хэлж байна. Ганц бие хүмүүс байгаа бол өөрийн эцэг эхтэй, эмээ өвөө, хөгшин хүмүүс, настай хүмүүс, ах эгч нарыгаа бас ах эгч нартаа илүү бас анхаарал кэр тавиарэ. Одоо хит их ажил төрөл, хит их одоо бусад төлөвлөгөө гэж явж байгаад гэр бүлийнхаа одоо харилцаа, уур амьсгал гэдэг зүйлийг эвтгүү гэдэг зүйлэл гарч ирээд байна. За 7 сард тэгвэл ирэх бэлэг боломж нь юу байх вэ гэдэг Ace of Cups болон Knight of Wands гарч ирсэн. Тэгэхээр шинэ санхүүгийн одоо их үүсвэртэй болох санхүүгийн маш юм том алхмууд бол боломж бэлэг болж тань дээр ирэх нь байна. Тэгэхээр энэ дэр бол хурдтай, зоригтой, сэтгэл хөдлөлийн одоо тэнцвэртэйгээр энэ шинэ боломжийг барьж авахыг одоо уриалж барьж авч чадна гэдгийг бас илтгэж байна. За дараагийнх нь болохоор гарц гаргалгаан дээр Two of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр энэ маань бол яг эхний нөгөө анхаарах зүйл дээр бол яг давхцаж байна. Тэгэхээр та бүхэн маань яг нөгөө Temperance нөгөө юу гэдэг лээ тэнцвэр гэдэг зүйлээ бол илүү сайн бариарэ. Мэдээж маш олон үүрэг даалгаврууд, маш олон ингээд тий ажлууд, олон юм лист одоо чеклистүүд тэнд байж болно. Гэхдээ одоо юу гэдэг ажлын цагтаа яг ажлаа хийгээд ажил дээр одоо илүү урт хугацаанд суухгүйгээр те гэр бүл рүүгээ анхаарах ч юм уу те эсвэл нөгөө жижигхэн хөөрхөн романтик байдлаар ингээд их нэрээ нөхрөө ингээд нэг халамжилдаг, кэрэлдэг те нэг жаахан анхаарчдаг юм жижигхэн зүйлээр ингээ юмхнаар юм бүтээх те иймэрхүү юм уян хатан юм бүтээлч иймэрхүү зүйл дээр бас төлхөө онцолж тэрнтэй уялдаж бас энэ хүзэр гарч ийна гэж үзэж байна. За мэдээж юу гэдгийг илүү яг ажлын орчинд гэвэл одоо тэр олон тань дээр ирж байгаа ажил үүрэг даалгавруудыг илүү ухаалгаар тий зохицуулах тэр чадвар аягүй чухал байна. Тэнцвэрээ мэдээж хадгалах хэрэгтэй, ур чадвараа ашиглах хэрэгтэй байна. Тэгээ одоо хуучны хэв маяг, хуучин мэдлгүүд тий хуучин арга барил гэдэг зүйлээс бас татгалзаад илүү одоо юу гэдгийг уян хатан байх нь бол гол гарц болж өхөн байна шүү. Тэгээ амьдралын маш олон талд тэр ачааллыг зохицуулах ур ухаан чадвар бол тань дээр бас их тулгарах юм сар байх нэ. Тэгээд
өөрийнхөө тэр одоо тий химнэл гэдэг юм уу химнэлээр илүү уян хатан алхах нь бол таны одоо бүх асуудлыг бол шийдэж өгөх нь нэ гэдгийг илэрхийлж байна. Энэ бол яг гарц гаргалгаа байх нэ. За тэгвэл та бүхэн маань та бүхний яг одоо хамгийн түрүүнд бодогдож байгаа тэр үйл хэрэг ажил төрөлтэй тэр зүйл хизээ бүтэх вэ гэдэг дээр бол энэ autumn гэж үзэр гарсан. Тэгэхээр таны санхүүгийн ажлын төлөвлөгөө хүсэл зорилго тэр зүйл нь бол намрын улиралд илүү тодорхой болох, намрын улиралд одоо хариу хүлээж бол хариу ирэх, намрын улиралд илүү үр дүн гарах ч юм уу биелэх ийм төлөвтэй харагдаж байна. Тэгээд таны одоо өдийг хүртэл яг хүчин чармаалт гаргаад яг хийгээд хүсээд хүлээгээд тэрнийхээ төлөө үйл хөдлөл аваад явж исэн тийм зүйл бол тийм зүйл байх юм бол тэгж бас үйл хөдлөл авч хийж бүтээж чадсан бол намрын улиралд яг жинхэнэ үр дүнгээ өгөхөөр харагдаж байна. Тийм учраас бас төвчээртэйгээр хүлээгээрээ тэг удахгүй наадмын дараа намраа гэж ирдэгтэй тий. За окей, дараагийн асуулт нь болохоор 7 сарын яг гол зам сүнсний даалгавар дээр бол sexual energy 3-аард буурсан. Тэгэхээр харилцаа тэр тусмаа одоо юу гэдгийг гэр бүлийн харилцааны тэр энерги илүү сулрах шинжтэй харагдаж байна. Тэгэхээр ихтгэлцэл бас алдрах ч юм уу алдагдах ийм магадaltaй харагдаж байна. Тэгэхээр сэтгэл зүйн маш их зөрчилтэй их нүүр тулгарх ийм үе байгаад байна л та. Тэгээ та хэдэн маань угаасаа 7 сард бол жаахан хүндхийн энерги байгаад байна. Тэгэхээр хайр дурлалын яг харилцааг илүү сэргээж өхийн тулд яг өөрийнхөө нөгөө сэтгэл зүрхээ илүү зориулсан өөрийнхөө одоо юу гэдгийг нэг жаахан романтик тал руугаа шүү за. Романтик тал руугаа дээрээс нь шууд утгаараа бас одоо юу гэдгийг хосын харилцаа, дотны харилцаа тал руугаа бас энерги сайн сэргээж өгөх энэ дээрээ бас анхаарах хэрэгтэй байна. За эрч хүч амьдралын тэр уур амьсгал бол илүү зогсон болоо дотоод энерги илүү сулрах ийм магадaltaй байгаад байгаа. Тийм учраас энэ дээр одоо сандарч твдэх уурлах, уцаарлах эсвэл одоо юу гэдгийг сэтгэлээр унах ийм зүйл гэхээсээ илүү гоё тайвшраад төвөөс ахаад гоё дотооддоо гоё юм төвлөрөөд ингэж одоо тэнцвэртэй байх тэр зүйл нь энэ сарын гол даалгавар ахна шүү. Oh my god. Тэгэхээр энэ гол даалгавар болон гарц гаргалгаа ирж байгаагаа нэг л зүйлийг яриад энэ та бүхэн ойлгож байгаа бах тий. За тэгээд мэдээж та бүхэн маань хамгийн түрүүнд бодогдож байгаа тийм үгүй гэсэн асуултанд хариулагдах зөвлөлт тань хариулж өгөхөд Tree of Swords гарч ирсэн. Тэгэхээр өнгөрсөн нэг авсан таны одоо трама, шархууд, гомдлууд одоо ч гэсэн танд нөлөөлөд байна. Тэгэхээр эдгээрийг бол илүү уучлах ёстой хүмүүсээ уучлаад таныг хичнээн гомдоосон ч одоо тэртээ дөрвгүй таныг 1000 гомдоосон ч таныг 50 удаа гомдоосон, 100 удаа гомдоосон, сая удаа гомдоосон ч зүгээр тэр бүхэн чинь эцсийн мөчөд дуусчихсан цаг хугацаа, өнгөрсөн цаг хугацаанд байгаа хгүй юу. Тэгээ одоо бид тэр гомдож яваад ч одоо яг юу өөрчлөгдөх юм тэр гомдлыг тээж аваад ч юу өөрчлөгдөх харин ч тээснээрээ өөрсдийнхөө дараагийн левел ап дараагийнхаа төвшин ахихад ийм блок болгож ингэж байлгаж ирснээс ерөөхдөө гоё тавьж явуулах хүмүүсийг тавьж явуулаад холдох хүмүүсээсээ холдоод ерөөхдөө ийм гоё уучлаад ингэж явуулах хэрэгтэй байна манайхаа. Тэгээ сэтгэлээ гоё ийм хоосруулад саваа хоослоод сэтгэлээ ариусгах ийм замаар бол одоо хосын харилцаа гэж байна. Бусад талбаруудын харилцаагаа илүү шинжлэх юм шаардлагатай байна шүү гэдгийг бас энэ хөзрөөр дамжуулж хэлж байна. За тэгээд яг тийм үгүй гэдэг дээр бол үгүй гэсэн хариулт гарсан байна шүү. За 7 сарын яг self care хөзрөөс өгж байгаа зөвлөгөөн дээр бол use your hand гарч ирсэн. Тэгэхээр өөрийгөө илүү халамжлах, кэрлэх хэрэгтэй байна. Дээрэс нь гэр бүлээ кэрлэх хэрэгтэй байна. Тэгэхээр яг энэ care талдаа яг юуг ашиглах вэ гэхээр use your hand гэсэн тэгэхээр өөрийнхөө гарыг ашиглах нь. Тэгэхээр нөгөө нэг гарын мудраагаа авах нээлттэй урьдчилан дээр мудраа өгсөн байгаа. Дээрэс нь гарын одоо юу гэдгийг бяцлал хийх, эрчимтэй дасгалуудыг хийх, суниах илүү өндөө бүтээлч
байдлаар одоо гар оролцуулсан өөрийнхөө нэг гараар юм хийсэн handmade зүйлүүдийг хүмүүст бэлэглэр хийж өгөх те эсвэл өөрийнхөө гараар нэг сайхан хоол хийж гэр бүлтэй зориулж өгөх ч юм уу те иймэрхүү зүйлийг бол зөвлөж юм. Тэгээ энэ нь бол таны өөрийн тань одоо бөглөрсөн бас нэг энергиуд болон сэтгэл зүй байдлыг илүү сэргээх гол түлхүүр болж өгөх юм байна шүү. Өөрийнхөө гараар өөрийнхөө энергиэр аливаа үйлдэлийг хийх нь одоо таныг бас энерги чинь сэргээж өгөхөд бол тусалж чадах нэ. Тэгэхээр өөртөө цаг гаргах бүтээлч байдал дээр энерги бүтээлч байдлаар энерги сэргээ гэдэг зүйлийг бол илэрхийлж байна. За ингээд товчхон дүгнээд хэлэхэд бол энэ сард таны сэтгэл санаа энерги төр зур мэдээж хүндэрч магадгүй ч гэсэн бүтээлч сэтгэлгээгээр тий илүү уян хатан шийдлэр давж гараарэ. Харилцааны одоо шарах дотоод ирч хүчийн бөглөрлийг үүсгэсэн тэр шархаа бас эдгэхэд өөртөө кэр тавиарай. Тэгээ гэр бүлдээ бас кэр тавиарай. Таны ирээдүй бол ерөөхдөө их тод тунгалаг байгаад байна. Төвчээртэй одоо энэ үеийг хүнд энерги өнгөрөхийг бол уриалж байна. За ингээд уншлагын таалагдсан байх. Тэгээд та бүхэн маань сайхан надаарэ баярлалаа.